гоё юм бэ. Ингээд явах өдөр ирдэм байна. За манай дүү байгаа. Манай ингээ юм авах гадар явах гэж байгаа байхгүй. Тэгээд би тальц би нэ ороод тэгэл дүүдээ ба балтыг авч өгсөн чинь авч яг тамаа. За. Тэгээ уулзцгаая. Баярлалаа. Өөрийгөө ер нь нэг хэлцүүлж яачих вэ? Нэмэр ган очир гэдэг би айлын ба. Тэгээд уулзлаа шүү дээ. Үе насаа хэлчихлээ. Би 11 настай. За. Хаана амьдардаг лээ? Өсгөл аймгийн галзуун амьдардаг. Ингээд манай дүү надаас 13 дүү мөртлөө одоо ингээд би амар намхан байна ер нь бас. Манайгийн оюутнаа төгсөж байгаа. За Би тэгсэн 5-аа төгсөж байгаа. Гэсэн өндөрн ижилхэн байгаа юм аа. энэ хүмүүс нэгээгээ жоохон муулч ааш мэжтэй. Уур мууртай юм. Энэ хүмүүс намайг ингээд амар сайхан ааштай, сайхан хүн гэж бодож байгаа шүү дээ. Дараа нь алах хэрэгтэй. За эгээгийн дүүгээ ер нь нэг өдөр яаж өнгөрч яана? Хичээлийн үеэр, хичээлийн үеэр хідэд босоод яаж яана гэж юм. Одоо яг ингээд мэдэх байгаа шүү дээ. Тэгээд сэрэн тэгээд нөгөө орондоо нэг 10 минут ивдэн. Нойрмлөө болдгоо. За Тэгээд босоод ундаа очиад тэгээд дороо орооч явдаг. 8 гээд. за Тэгээ хичээлдээ ороод 8 гээд барь шүү дээ. үеийн 5 сар. За 8 явсан. за Тэнгүүтээ одоо 8 гээд лөө очиод юмаа давтаад за хичээлээ давтаад тэгээд 9-өөс хичээл ороод тэгээд 1-р 2-р өдөр 12-оос 11-оос биедэмэр болдог. Тэгээд биедэмэр дээр хамрын байдаг. ааха Тийм ээ. Тэгэл 11 өнгөрөөгөө 30 гээл тэгэл хичээл тардаг. за 1:30 хичээл дарна. За тэгээ хайчихв. Гараал харин шүү дээ. За гараад харьлаа. За Тэгээ хинтээ хайр хамтах юм. одоо барвсаа бифон баат тэгэл Өөр найзууд үү? ашаа тэгэл байгаа. За байгаа юу. Пэвско. За гэртээ ирж байгаа юм байна тий. Аха. За яриараа. Тэг гэртээрэл хувцас тайлаад ундаа угаад За усгүй бол усандаа авчаад тэгэл гэртээ тэгэл түлээ байхгүй бол түлээ агалчаал тэгэл тэндээс ээж тагси. тэгэл нэг гур болоод тэгэл уцаа очоох идчихэл. За тэгэл нөө саяныхаа үздэг юунуудыг үзээгээд Аха. байна. За Тэгээд жоохон юу байвал тэгэл 5-6 өнгөрөөгөө тэгээ хоолоо идэг. Эсвэл өсөөд ивэл өөрөө ганцаараа байгаа. ганцаараа бодоотой ураг. За Хамгийн амархан байдаг. ааха. Зөвхөн яаж хийдгийг нэг жоохон дэлгэрүүлчих. Хийдэг нь үү? Тэгээд тусаа игээд махаа игээ буцалгаад игээ будаага игээд За тэгэл буцалгана. за Усаа хитүүлвэл бас мухалтай. за тэгээ шууд ингээл тоон дээр шууд ингээд нэг дор хийж юм байна тий. Үгүй нэг дор биш. Одоо ус мах хоёр бол буцалгана. За Давсаа ус игээд за тэнгуүтэ буцлаа. Тэнгуүтэ будаага ий. будаа гахирсан маа. Үгүй ашаагүй. За Хатуурны. тэгээд Иш одоо ингээд их устай байгаа шүү дээ. за Чи ингээд юу ясаар багсаал гэж үү. тэгээ шууд нэг шууд будаага хийгээл тэнд ингээд будаа нь агших юм байна шүү дээ тий. Өөрөө Нэг тогоонд хийж байгаа юм. нэг тогоон ямар ч өөр юм. Тэгээд хамгийн дургуй гэхдээ хамгийн амархан бол шүлтэй болдог. За Тэгээд яг бодаатай зөвнгаас бодоо саяхнаас зөвгөө
Бодоотой хуурганаас сайхнаас сурсан зөө юм байна. Хийж сурсан 5 уу? сараас тий. За 5 сараас сурж гинэ. За. Хэр амархан байсан? Тэгээ анхлаад бол нэг бүтлгүүцсэн. За яасан? Юугаа игээд яажсан ч төвлөсөн. Махай нөө. Төмс хийчихвэс. Төмсөнд ороод хэлсэн. Тэгэл бусд нь төлөгдөг байсан. Тэгээд болчихсон. За Тэгэл доорхын нэрх бол дэйт. за хоолоо идчихлээ. За тэгээд тийм шүү. Би одоо хэдэн цаг болж байгаа вэ? Одоо тэгэл хоолоо хийгээл идэл 8 бол. За. 8-аас Танайг ирээгээ хайцیں۔ аав игээ явцсан. Ээж ч үүдч юм гэдэг сайн жахан. За манай ээж гадар ажилтаа байдаг юм байна. Тийм заал гээд спорт зааланд ажилладаг. За. Заалан дээрээ ажилладаг. Одоо спортсоо яаж яриад нэ. За. Тэнгүүтээ одоо 8 гээд дээж гэртээрээ хоолундаа идчихээ. Тэгээд дээжтэй Чиний соолыг уу? тий. За. Тэгээ яадаг гинэ? Тэгээд юу заал руу хүнс 8-аас 10 хүртэл аваад Нөгөө ингээд зааланд хүмүүс тоглох гээд 8-аас 10 хооронд заал авч байгаа бол тэрийг нь очиж нээж өгөөд тэгээд яг хүлээлгэж өгнө гэсэн үг. тэгээд тоглол тэгээд очиж яачаад тэгээ нэг бин мод байгаа нэг төрлийн эгч дээр очиж За. тэгээд 10 болоод нөгөө нэг 8-аас авсан хүмүүсээ гаргаад тэгээд гэртээ Заалаа үлээж аваад гэртээрээ тэгээ өргөд унтдаг. за яг 10 сунтах юм. Үгүй. За. Орондоо орж бас үдэн шүү дээ. За тэгээд сунтах уу? Тэгэл одоо ингээд 10:30-аас сонсон бол нэг цаг гарны дараа шүү. За ингээ манай дүүгийн нэг өдөр нэг ингэж өнгөдөг байгаа. өнгөрдөг байна. За Бидний хоол ихнээсээ ирсэн байна. Хоол идэх та. бичлэгтэй хамт байсан. Баярлалаа. Хамт байсан. Баярлалаа. Баяртай. За очир байлаа. За бид хоёр галзуулхан дээр сууж үзэж байна. Тэгээ анх удаа сууж байгаа бид хоёр. Барьж. Тиймсээ бодож. За. Манай гүнүүд iPhone 13 авсан байгаа. Манай аав ээж хоёр миний хосны баяр юм байдаг гээд тэгээд охиныхоо бүцээг сольж өгөөд нэг үстэй ингээд амар удаан тэгээ миний утас ер нь нэлээ хагаж магарсан байхгүй. Тэгээд яг өөрийнх нь хэлсэн. Ана ихчим бичлэгт орсон яа. Одоо од болсон. Одоо гэсэн. Одоо од болсон. Чэж даага бүр харуулдаг хай. За This хүмүүс дээр тавих үү. Би дахиж суухгүй. Би амьдралтай идсэн. Бурган минь ээ. Yes, тийм ээ. Амжилттай линзээ оруулж чадлаа. За одоо 7:22 болж байна. Тэгээд 9 цагаас сургуулаас нээлт болох газар руугаа автобусаар ангиараа хөдлөх болохоор бид нэр ямар ч зис гэхэд сургууль дээр цугларсан байх хэвээр. Би нөгөө камер энд байгаа л гэж бодлоо шүү дээ. Тэгээд оюутны байр ойрхон юм чинь манай эд ер нь бөөндө хамт явахаар бол 8:40-с цугларыг гэж бодож байна. Манай эд бөөндө 8:40-с цуглараад тэгээд юу сургууль руугаа явна. Арилаар би нүрээ бодоосон. Тэгээд арилдаа баярлаа. Тэгээд нөгөө нэг нүр бодогны цаг авч ирснаас зүгээр л манай аргил ер нь нүр бодчихдаг байхгүй юу? Тэгээд гоёлын бодлыг хийчтэй. Тэгээд би урчаас нүрээ бодулсан. Тэгээд манай хүн 5 цагаас бус чи над дээр ирсэн байгаа.
Тэгээ сая өөрийнхөө нүрийг будчихад одоо ээжийнхээ нүрийг будна гэж харуул дараал явлаа. Тэгээд одоо үсээ болохоор нөгөө нэг дээр дипломын жинхэнэ хамгаалтан дээр ингээд далиа хаглаад тэгээд лагдсан байсан шүү дээ. Яг тэрэн шиг болгоё л гэж би бодож байна. Тэгээ артлын ингээд жимбэлгээд боогод тэгээд хувцас болохоор ард харагдаж байна. Би хөвсгөлөөс ингээд юу яагаад бүр амар ажил удаад ер нь бол нэлээд юм болж иж дээл хийлгсэн. За тэгээд тэрнийхэн материалыг болохоор 203 мянгаар гэсэн баха. Ямар ч байсан ингээд юу дээлхэн дотрыг дээлийнхэн өнгийн тэнгүүтээ наалт малт ингээд ер нь бүх юм юу авсан гэсэн. За тэгээд тэрийг ээжийнхээ ихчээр хийлгээд тэгээд ингээд яг өмсөх болсон чинь ингээд ер нь л нэг 5 3 ер нь нэлээд богинохон болсон байгаад тэгсэн чинь ингээд ээж за нэгэнд яах гэж байгаа юм чинь миний охин дахиад нэг дээл авсан ч болно штэ гэдэг тэгэхээр дээл авсан. Яа тэгээд нөгөө дээлийг болохоор би одоо бодож байгаа тэгэл өдөр шөнөгөө өмсөд өө анигийнхаа сэтгэл гаргаж ойсон дээлийг гэж одоо л тэгж бодож байна. За дээлний хувьд тэгсэн байгаа. Нэг ойрдоо ер нь бол нэлээд бужигнаантай байлаа. Нэг тийм зүгээр аав ээжтэй хамт байгаал тэгээ зүгээр бичихгүй явж исэн зүгээр юм шиг санагдаад тэгээд ер нь бичлэг нэг хийхгүй байгаа гэр бүлтэйгээ тэгээд яг тэр хүмүүстэй байнга ингээд уулзаад байхгүй болохоор ядаж ингээ хамт байхдаа тэг ингээд нэг утас оролдоод байхгүй тэгэл нэг бичлэг хийж байгаа гэд тэгээд явахгүйгээр зүгээр яг тухайн мөчтөө л орж ийн гэх юм уу. За нэг юм бол би хумс хийлгэж чадаагүй байгаа. Нэг манай ажилчин ер нь хумс ургуулж болдог байхгүй юу? Тийм болохоор би яг ингээ хумс хийлгэчээ тэгээ маргааш нь хумсаа авчихад бас яг үндэ хайр мөнгө гэж бодогдоод тэгээд зүгээр хумс наачи гэж бодсон чинь бас авч юмдсангүй. Тэгэл хумс хийлгэсэнгүй за тэр бол яах вэ? Надад бол зүгээр л гэж бодогдож байна. Өөр сэн сайхан юу байдаг бэлээ? Та нарт хэлэхээр би нэр ийм корсет авсан байгаа. Энийг бас та нарт харуулъя. Нөгөө би ер нь нэг корсет авандаа гэж бодоод ээжсэн. Тэгжсэн чи ямар ч байсан ээж авч өгсөн. За тэгээд ингээд энэ миний бичлэг гэдэг утсан юм заяа. Бичлэг гэдэг утсан. Зөв миний гар утсан. Тэгээд би юугаар бичлэг хийж байгаа гэж аав ээж хоёр надад утас авч өгсөн. Ингээд амар талархмаар зүйл. Тэгээд аав ээж хоёртоо баярлалаа. Тэгээд энэ хавар болохоор аав ээж хоёрыг би бүр нэлээ ингээд санхүүгийн ингээд ачаа өрүүлж байгаа гэх юм уу да. Тэгээд яагаад гэвэл нөгөө төгсөх курс гээл ер нь бол бас санхүүгийн одоо төгсөлтийн мөнгнөөс ихсүүлээд за нэг хэсэг заяа. За тэгэнгүүтээ ингээд би чинь бас өөрөө идэж уун штэ. Тэгээд тэр мөнгөө ингээд байхгүй үедээ ингээл байн аав ээж рүүгээ хэлээл аавна яг ингээд байхгүй байвал. Тэгээд хамгийн том зарлага нь болохоор би юу яах гэж байгаа байхгүй юу? Хүүхэд асрагчаар Герман руу 1 жилийн ийм ажлын хөтөлбөрөөр явах гад тэгээд ер нь бол 2 сарын 26-наас эхлээд герман хэлний сургалтанд сууж эхэлсэн. Тэгээд тэрний нөгөө нэг ер нь үе шаттай одоо төлбөрүүд нь гэх юм уу? Ингээ яг бүр нөгөө нэг угаасаа албаны хэмжээ ингээд так гэл мөнгө нь яг бодогдол одоо яг тушаах хэрэгтэй шүү гэл тэгэнгүүт манай аав ээж хоёр зөвхөн миний ард үнэхээр бат зогсож юм чинь манай аав ээж дүү тэгээд туяах дөрөв бол зүгээр нэр ямар ч ийсэн за болгоно бүтээн тэгээд ямар ч ийсэн намайг бүр амар их дэмжиж байгаа. За тийм болохоор ингээд яг санхүүгийн хувьд бол бүр ингээд амар их зарлага би ингээд гаргаад байгаагаа уусаа мэдж байгаа. Тэгжсэн чинь ингээд аав ээж хоёр сая хөвсгөлөөс ирчээд тэгээд охиндоо утас авч өгье. Охиныхоо утсыг одоо нэг солиод доо гэд тэгэхээр би гайхаад мөнгө байгаа мó ёо тийм боломж байгаа мó гэл ингээд дотор бол ингээд амар их баярлж байгаа шүү дээ. Ингээд угаасаа ингээд нэг утсаа соличихсан. Тэгээд бодчихсан болохоор
үе ингээд хүний бодож өгсөн нүрийг тэгээд бодожсэн болохоор ингээд амар их баярлсан. За тэгээд жоохон баярын нэлмэсээ. Тэгээд сэтгэлээ барина. Надад болохоор ингээд амар том зүйл ахгүй юу? Тэгэл өмнөх энэ утсандаа бол би тийм амар сэтгэл хангалуун биш бол байгаагүй мөө. Тэгээд за зүгээр дээ. Тэгээд нэг л өдөр болно штэ. Угаасаа ингээд энэ бүгдийг зохицуулаад байгаа юм чинь тэгээд дараа нь болох ч дөө гэл тэгэж бодож исэн. Тэгээд инээдтэй юм ярих уу? Нөгөө өчтөр ингээд утсаа ер нь явж гарч ахсан байхгүй юу? Тэгжсэн чинь манай багтуу аав ээж хоёрт манай эгээ бичлэгэн дээр бүр уйлах гад баг иржсэн. Тэр гарын нэг хүмүүс аваад өчх юм уу? Юуны бичлэг хийдэг гар селфи нэг юм уу? Видео хийхэд уцаа тогтоох. Тэгээд ер нь намайг манай дүү жоохон өрөвцөн шигээл манай ийгэж ахын тий. Ер нь тэрийг л авах хүсэлтэй байгаа юм байна. Тэгээд авч чадахгүй байгаа юм байна гэдэг бодолтой байсан юм шиг байсан. За тэгээд ямар ч байсан шинэ гар утастай болсон. Тэгээд үүнтэйгээ урт удаан жаргаасай гэж бодож байна. Жаргаарай гэж өөр өөртөө яриуж байна. Тэгээд надаа урт удаан эдэлж хэрэглэгдээсэ гэж бас уцаасаа хүсэж байна. Тэгээд хичнээн амгүй зүйл ч гэсэн ер нь тэг бас амгүй ч гэсэн тухайн зүйл тухайн хүнийх нь тийм гаргаж байгаа энерги нь мэдрэгдэг байх гэж би бодож байна. Сайн уу? Дэлдэг юм. Дэлдэг л одоо энийг харж тэгээд бас ачаа юм даа. Харин тийм. Сургууль дээр ирж гин тэгээд манайхан суулирч байгаа хаа. Бүр нөө амар гүцч. За ингээд автобус маань харагдчихээн. Галгал. За манай хөөрхнүүд арилыг харцгаая. Миний артист. Ямар гоё юм бэ? Ингээд явах өдөр ирдэм байна. Манай өөрхөн автобустай уулзцгаая. Юу сургуулийн юуг хараад чи лог хараад байна ханаас. Уучлаарай. Зя. За би тэг баярлахаар явлаа. Одоо зөв маана. Сэтгэл өндрэнэ. Урдуур за манай ангийн дарга нэг жигшдийн бэлэгдсэн. Нэг өгүүлбэр хэлье. Ингээд 4 жил хамтдаа суралцж байгаа ангийнхаа нийт ангийнхаа нийт хүмүүсээс ирүүлэг хаалж байгаа энэ хороогийн хамгийн сайн санхны өгсөн өрөөрөө. Хорэ. Хагаараа амжилттай бүтээрээ сайн. Танаа шин яатаг үстэй. За. Хүсээ ярож байна. Эш нарах юм. Миний стонд авдаг нэг юм. Нагч бүр нэр үнхээр юм гэрээ. Бүх их чинь бэ? Биологийн тэмдэг хэрэглэгч доктор дэд профессор Ариун Бог. За төгсөл бол төгсөл биш. Энэ бол бидний шинэхэн амьдралын эхлэл, шинэ аялал, шинэ дэвтрийн цааш нь хуудас, эхний гарчиг, өөрийгөө илүү нээх боломж шүү төгсөгчдөө. Тэгээд төгсөгч та бүхний минь амьдралын гараа гэгээлэг байг, амжилт бүтээлэнд булаг шиг ориглог, амьдрал тавтай морил баярлалаа. Дуудад яг энэхүү цаг мөчид эхлэхэд бэлэн болсон байна. Цээжиндээ боловлох зүрхтэй хүмүүн зам Монгол хүмүүн бүрийг хүндэглэгээ сэтэн дээрээс босхийг хүсэж байна. Мэдээж зүрхэнд шаа газраа гараан аваад хүндэглэхээ
төрийн дуулыг бүгдээрээ хүндэтгэлтэйгээр чиглүүлэхэд бэлэн боллоо. Бүтээж чадварлаг мэрэгчлэн байхаа Их орон ард түмнийхээ өмнө их орон ард түмнийхээ өмнө тангараглыг хангараглыг. За бид нар болохоор одоо дурсан хичээлдээ орох гээд тэгээд анги руугаа явж байна. Сая автобуснаа суугаад нийлтийн үйл ажиллагаанаас юу руугаа сургууль руугаа хүрээд ирсэн байгаа. Тэгээд одоо анги руугаа орцгоё. Зя хохны хоёр болж байна. Сэтгэл ямар байна? Өндөр байна. 4 жилийн хугацаанд сураад төгсөөд 2020 оны намар. 20 оны намар л та тийм 20 оны намар яасан мэдээ ингээд болж ирсэн. За тийм мэдээ ингээд дараад нэгдүгээр курс төлөөд хоёрдугаар курсээс буюу 21 оны намраас би болоо. Яг өөрийнхөө нэг хэсэгний хөлбөрөөл ясаа орж ирээд тэндээс хойш одоо 4 жил сараад төгсөж байна. За баяр хүргэе. Баярлалаа. За нэг анги болоод хамт олон болоод ингээд энэ олон жилийг энэ олон зүйлийг хамтдаа туулахад өнгөрүүлэхэд ямар байв сэтгэл? Үнээр тусламжтай, сайн гэж мэдээ зөндөөлөлөө. Биеийн далаануудаа ханаа хамт явлаа. Тэр 80-г тусаж бүтэж чадсан. Тийм ингээ хөдөө явна гэдэг чинь бүр нэрэж бүр чи үнэхээр их дурсамж үнэхээр их адал явдал. Нэг л хөтөд аягүй хөдөө аягүй талцсан байлээ би бүр. Тэгээд цагийн хавар төгсөх курс хийж бас хичээл хайж байгаа. 3 аймаг 22 сон. 5 аймаг 22 сон тарчиж ирсэн бас. Ямар гоё юм бэ. За тэгээд хөдөө явж ирсэн хэрнээ ахад буцаад ямар зарагддаг. Магадгүй нэг ятгийн нэг ороод 2 жил хаврын дадлууд яваа. Дахиад 100 хөдөө магштагаа хэрэгс хандсны үрдэн ч юм уу. За сүүлийн асуулт заяа. Ингээд энэ 4 жилийг ингээд туулахад өнгөрүүлэхэд хамгийн их ингээ хүч тулгуур болж исэн, ардчин зогсож исэн тийм одоо хүн байна уу? Тэр хүнийг дордвол надад байлгүй би ч бүр налахаас явдаг шүү дээ. Тийм 4 жил хугацаа налахаас явах. Яг өглөө 6 сургуулиуд ажилладаг байна. Намайг 6-7 жил хүргээд ирсэн. Бүр арайтай хөтлөн гэж байна. 11 хүртэл суугаад байсан шүү дээ. 11 гэхээр автобус зогсож байгаа. Тэр үед ах маань ирээд намайг ирээд авчдаг. Тэгээд яг хөдөө гадаа явдаг хэрэг нэмч чаг бүх юм бэлдээд аваад ирдэг бол. Тэгээд яг дандаа оройтож очиод өглөөт гараа явдаг. Яг 4 жил хугацаанд би баг өөр хувцсны ухаагаагүй. Ихч минь надад хувцсыг угаагаад ороод ирээд хаалт хаалаа. Өглөөсөө хувцс. Аюу зөвхөн. Тийм их чанартай аюу баярлж байна да. за ингээ ичгог яах гэж байна. Баярлалаа. Энэ өчлөгийг цаавал үзүүлээрэй. За тэгээ. За баярлалаа. Сайн байна уу? Хоног хоёрын минь баярлалаа. Үзтэй хүмүүстэй баярын минь. За үг хэллээ манай. За сэтгэл ямар вэ? Хэр сандраа? Тэр талаар нь Сандраагүй энийг надад яг өмнөх өдөр нь хэлсэн. за Тэгээ би яана гэж бодож битсэн үг. би ингээ сонсож байхдаа бодлоо. Манай хүн чинь нөгөө хормын нэг юу гэдэг штэ. Гэрч юу Нөгөө нэг ихч байдаг та ингээд амар уяглал. Би бүр манай хүний хоолой бүр яг шүү гэж бодвол. зэн бацсан жоохон унтмаар хэлсэн байж магадгүй гэж бодсон. Үгүй амар гоёс. Орж илсэн. Бид орсон. За, ангийнхандаа юу гэж хэлэх вэ? Ангийнхандаа амжилт хүсье. Ирээдүйн амьдрал болон ажил төрөл бүх зүйлс нь сайн сайхан хүсье. За, манай төвшөө байлаа. Одоо танаатай адилхан оюутан болж энэ сургуульд орж ирээд өдөө өгөх оюутнаас сургуулийн багш болтлоо ингээд явж ирсэн байна. За өнөөдрийн хичээл бол ургамлын эс сэхээс ихтэй хичээл тавьдаг байна. Өдөө хондрын холороо класс зэрэг бусад эрхэмсүүд энд бас агуулж байна. Одоо та бүхэнд ирэх одоо 10 жилийн төлөвлөгөөгөө хэдүүлээ явуулсан. Нэг минут төсөөлөн бодъё. Одоо ингээд өнөөдрөөс эхлээд занаа
шинэ амьдралд хөл тавьж байна. За ингээ болоорой. 1 минутын хугацаанд болчих. Энэ 10 жилийн үеийн санаасан. За та бүхний зорилгыг баталгаажуулж би гарын хэсэг зурж явлаа. Эзэн багш байгаарай. Хүний хүүхдийн инэрсэн хүнлэг багш байгаарай. Хамт олонтой хүнлэгдсэн эвтэй багш байгаарай. Нэмд явчих булан. За ингээд хамт төгсөж байгаа найзуудаа редюинг ажил амжилтын хэрэгтэй мөнгөтэй бүгд ажилтаа хандваа. Аваад байгаа юм шиг. Доогуур инээ байга. Доогуур нь гараа игээрээ. Яа, манай гаднаас доогуур гарч. За бид ингээд өсөлтөд болцыг. За биш нөгөө талаар одоо шууд ингэ гараад ирэн. Гарч. Зүг шиг наач. Угаас тэгэл унжаа байж байна. За бид одоо талбай руу явж байна. Дурсамж хичээл маань дууссан байгаа. За тэгээ бүгдөө талбай руу явцгаая. За чиний аны жилийн найзуудаа гэж мига. Тэгээд одоо тэр үед манай дүү муу юу яадаргаа шүү дээ. Манайд дөрөв аяглаа бодоход би дөрөв царайг нь аваач. За баяраа минь баярлалаа. Би аваад стейшн. Оо чао. Зуны намун үдэшиг уруучин ямар бүлээн бэ зулцсан нахиалах цэцэг шиг бэлхүүс чин ямар зулэн бэ гарнаас чин би ятгахтаа хайр ямар дулааныг мэдэрсэн ганцхан чамайг санахтаа хайрын сайхан дитсэн үнсгэж шин зүрх чичирхэж өөрчн хайртайг илэрхийлж өөрхөж байхгүй яруу хайр надад мэдрүүлж ганцхан чамайг бодож
зүгээр дохиот хийж яж шиг. Дөгөөд хийж шиг. Бид нөгөө юу яах гээд студид зураг авах гээд өөрөө үлчдэг. Тэгээд юу цагаасаа төрүүлж ирсэн. Тэгжээж ядаж цагтаа орвол ядаж юунда хугацаанда олон зураг авч чадах байх гэж одоо төрүүлээд ирсэн. Тэгээд гадаа талбай дээр нь очир бидээ жоохон тоглос игээл хүлээж 12-оос цагтай. Тэг тийш арахгүй баг юу ч юм шиг. Би ч яар тэний унжаа сурцсан шүү дээ. Машин. Зургаач. За одоо энэ манай аав байгаа. Жолооч мгээд хаа вэ? Энэ чи одоо Окей. Ирэглээ шүү. Иргээ. Яг. За одоо гიშгээд. За ир. Ихтэй хар гинэ гэх юм. За, зураг марж байна. Аха. За, ялын зам. Энийг гажраа юу? Таагийн нэрээр дараалал нь кодын авч байгаа шүү дээ. Аха. Йоо ич. YouTube хаа. Аха. За ингээд зорж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Зүгээрээ. За тэгээ төө хал төвсгөлөөс ирсэн байгаа. Суу хөргөжүүлж байна. Ял. Айгүй. Миний артлыг бүгдийг хариуцж байгаа. Очир өцтөр миний өгүүлэг бас атгаж өгсөн. За. Тэгээ нэг өчтөр бас яг ингээд зураг хэдий ахуулсан ч гэсэн бүр яг ууж ахуулж чадаагүй болохоор өнөөдөр студид орж яг хэдэн зураг даруулаад тэгээд яг төв талбай хэсэг дээр нэг хэсэг зураг ахууллаа. Тэгээд явж байна. За энэ манай аав байгаа. За энэ манай баг дүү байгаа. Та нар мэдэн дээ байгаа очрыг. За манай ээж тэнд байна. Цагаан сараар ард түмэндээ мэдлэгээ дамжуулдаг. Одоо ч гэсэн бүх оюутангуудаа баярын мэнд хүргэе. Хайртай шүү охтоо. За баярлалаа. За ингээд ер нь юу хонхны баярын бичлэг энэ хүрээд дуусж байгаа. Тэгээд үзсэн та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Ой. Бэштэй. Бичлэг дуусчих. За. Санаатай. Энэ жимгээгийн хөлийг санаатай зөөх. Энэ нэг жимгээгийн хараа. Найс дараа нь албан цаар. Али хараа та. Ногооны над тараалаа биш. Вау. Я. Хали юу ярих вэ? Битгүй. Яг боо алилта. Яасан юм. Боорч гэдэг. Энэ арай сугараад байна. Томдоо тараад. Зургийн зур анхны хай зүрх үнсэн чиний хэд байсан сэтгэл минь